Сайн байцгаана уу? Та бүхэндээ Editon гэдэг цуглуулгыг танилцуулъя. За манай компани энэ жилээс Editon гэдэг энэ цуглуулгыг Alex Heights компаниас оруулж ирэхээр бид нар бэлтгэл ажиллаа хийж байна. За энэхүү одоо Editon гэдэг энэ бүтээгдэхүүн маань ямар даваа талтай юм бэ гэхээр Editon нь бусадтай адил бүтээгдэхүүн биш ээ. Таны гэрийн уур амьсгалд орох дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн. Яагаад дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэхээр одоо интерьерийг ингээд судлаад үзэхэд ихэнх одоо үнэтэй хаусууд чулуун одоо хавтан тэгээд телевизээр дизайн үүсгэх юм гандаг чулуу руу их тренд одоо шилжиж байгаа. Гэтэл үүнтэй холбоотойгоор яг жинхэнэ чулуун хавтангийг авах гэхээр маш үнэтэй байдаг. Үүнийг борлуулалт хийж байгаа хүмүүс ч гэсэндээ анзаардаг. Илүү юм чулуун хийцтэй ханийн цасууд үүлгээ борлуулалт ихтэй байдаг. Тэгвэл Editon гэдэг энэхүү хавтан маань ямар давуу талтай юм бэ? Энэ нь хан болон шалыг аль алийг нь одоо агуулсан. Угаалгын өрөөнд ханандаа одоо престижийг тавьж болох уу гэж хүмүүс их асуудаг. Тэгвэл prestige гэдэг бол шалан залтай. Харин Editon маань хананд тавьдаг, шаланд тавьдаг гэсэн хоёр нэр төрлөөр гарч ирсэн байна. Хан шалыг нэгтгэсэн орон зай мэдрэмж гэдэг нь ханны тэрхийг шалан дээр ч гэсэндээ гаргаж өгснөөр давуу талтай. Мөн томруулсан үзүүлэлтүүд төрөл бүрийн загвар гэдэг нь нэг хавтангийн маань хэмжээ том байдаг. Бялтаа шал 60-ыг харьцан 60-ыг харьцантайгаа харьцуулах юм бол илүү их 90-ыг харьцан 450, 900 харьцан 450 байна. Том болгож өгсөн. Мөн байгалийн хэм маягийг тусгасан дижитал хэвлэг програм буюу дахин давтагдахгүй байдлыг анхаарч өгсөн гэж хэлж байна. Бүтээгдэхүүний бүтцэн Editon ханны хавтангийн материал нь бат бүхийн давхар буюу хамгийн гадна талын тунгалаг давхар. Энэхүү давхар маань PVC-гээр хийгддэг бөгөөд энэ давхар нь зурагдалд зураас үсгүй байхад хамгийн сайн нөлөөлдөг давхар. Дараагийн давхар нь өндөр наривчлалтай дизайн давхар. Дизайн давхар дээр яг хийг гаргаж өгсөн гадаг чулуу хийг гаргаж өгсөн. Дараагийн давхар маань NSC гэдэг шинэ технологийн давхар байна. Ханны хавтангийн хувьд зузаан нь 4 мм хэмжээтэй. За нэг саббоглаа бодол буюу хайрцагтаа 288 м2-ыг агуулсан байдаг. 4 ширхэгтэй. Хан шалны нэгмэл загвар нь 5 өнгийн сонголттой байгаа. Ханы хээ шалан дээр буух буюу энэ сонголт 5 өөр өнгийн сонголтыг агуулснараа мөн онцлог давуу талтай. Ямар ч уур амьсгалтай зохицдог бүтээгдэхүүний шин чанарыг тусгахын тулд edit хийх one ton stone буюу нэг өнгө загварын чулуун гэсэн утгаар Editon гэж нэрлсэн байдаг. Загварлаг орон зайг гаргасан ханны хавтангийн гол онцлог нь хэм маяг тохирсон чулуу гандаг бүхийг бүтцийг тов ойлгож хийсэн. Том хэмжээтэй буюу 288. Ханны хавтангийн давуу тал нь 1.2 м-ийг харьцан 600 мм буюу 1.2-ыг харьцан 60 см-ийг хэмждэг. Тэгэхээр гадуур зарагдаж байгаа ихэнх бэлтаанууд 60-ыг харьцан 60 гэдэг бол түүнээс 2 дахин их гэж хэлж болно. Гадаг чулуун бүтэц нь өөрөө чулуун бүтэд зөвлөн гадаг бүтэц гэсэн юм хоёр төрлийн ихийг товоолгож гаргаж өгсөн байдаг. Жинхэнэ гадаг чулууг авах нь маш их өртөгтэйгээс гадна хүнд байдаг учраас хананд тохиромжгүй байдаг. Тэгвэл Editon маань өөрөө хананд босоогоор нь байрлахад баац одоо хөнгөн тэгээд яг чулуу таны хүсэж байгаа гадаг бүтцийг гаргаж өгсөн. Ийм давуу талыг бий болгож байна. Байгалийн хэм маягийн хэрэгжил буюу дижитал хэвлэлийг ашигласан байдаг учраас давтагдах байдлыг нь багасгаад өнгийг илүү нарийн илэрхийлж чадсан. Гэдэг. За Editon нь бусад бүтээгдэхүүнтэй адил одоо бүтээгдэхүүн бол биш юм аа. Энэ нь ерөөсө таны гэрийн уур амьсгалд тохирсон дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн. Дээд зэрэглэлийн гэдэг нь юу? Яагаад дээд зэрэглэлийн гэж юм бэ гэхээр хаусууд одоо хямдхан хаусууд хямдхан зэрэглэлийн одоо байшингуудаас интерьерээр ялгагддаг. За бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээр ялгагддаг. Хэв загвараар ялгагддаг. Тэгвэл үнэтэй байх тусмаа чулуу ганцыг хөнгөлж өгөхийг илүү зорддог. Тэгвэл яг тэр үнэтэй дээд зэрэглэлийн байдлыг гаргаж өгснөөр авдалтай. Ямар ч уур амьсгалтай тогтцдог. Одоо та гэртээ ямар уур амьсгалын интерьер дизайныг гаргахыг хүсэж байгаа юм. Яг тэр уур амьсгал дизайныг зохицож чадах тийм өргөн хүрээний өнгө дизайныг хадгалж чадсан гэж хэлж байна. За шалны Editon бүтэцийн хувьд болохоор маш их зураас хэв ажилд гарах гандаг бэлтаа авъя гэхээр хэдхэн үнэтэй. За гадаг бэлтаа авлаа гэж бодоход цоорох, хагарах, бохирдох зэрэг маш олон харамсалтай зүйл бий болдог. Тэгээ өөрөө үнэтэй учраас түүнийг одоо хагарсан тохиолдолд зүсээд салхих боломжгүй, нийтээрэн салхих болдгоо. Харин Editon-ийн хувьд тухайн хэсэг дээр хагаралт үүслээ эсвэл бохирдлоо гэхэд тэр хэсгийг зүсэж аваад орлуулах боломжтой гэдэг маш давуу талтай.
За яагаад хан шалны эдит тоныг сонгох хэрэгтэй юм бэ? Том талбай хэмжээ дижитал хэвлэл ашигласнаар илүү өнгөлөг орон зайг бий болгож чаддаг. Мөн загварлаг хан шалыг хослуулах боломжтой. Ханандаач шаландаач нэг өнгө байна. Мөн хагарах, хугарах гэх бат бөх чанарыг нь бол эдит тон шалын хувьд хэмжиж үзсэн байдаг. За ингэж хэмжлэхдээ KSF 3104 буюу ийм ан бөмбөгийг унгааж үзэхэд хагарч гэнэ үү, зураас үсэж гэнэ үү гэдгийг шалгадаг ийм шалгалтуудыг давж гарсан байдаг. Мөн органик бус дотоод материалыг Америк стандартын ANSIZ 124.3 гэдэг стандартаар шалгаж хагарал үүсдэггүй бат бэх чанартай маа гэдгийг бол батж гаргасан байдаг. За шалны материал зориулалтын цаавар хэрэгснээр барилгын доктортой байдлыг сайжруулж өгдөг. За эдит тон усан сан болон ханы материалын артлын материалыг тусад нь зааж өгсөн гэдэг. Гараа давуу талтай. За эдит тон шалны материалны хувьд ямар бүртлүүдээс тогтдог юм бэ? Шалны материал нь ханыхаа бодвол арай жоохон цуцсан байдаг. Ханых 4 мм-ээс өмнө шалны 5 мм. За сав баглын бодлын бодлохоор нэг хайрцагт 6 ширхэгтэй буюу 243 м2 байдаг. За шалны материалны мөн бат бэхийн тунгалаг давхар буюу зурагдал зураас усгүй PVC хэсэг, өндөр наривчлалтай дизайн гаргаж байгаа хэсэг. За тэгээд VCX буюу зөөлөн хавтан хамгийн доор нь зориултын цав гэдэг. Энэ маань өөрөө юм зөөлөн хавтантай учраас дуу чимээж гэсэнтэй шингээж өгдөг давуу-талтай. За кликтэй гэж байгаа. Шалны материал маань бие биентэйгээ уулзаж наагддаг болон 5G кликтэй. Энэ кликтээс нь дуу чимээ бууруулах давхрах хост гэдэг. За кликтэй шалны материал маань өмнөх давхаргууд дээр нэмээд NSG 5G клик дуу чимээ бууруулах давхар буюу ингээд 4 давхаргыг бий болж байгаа. За зориултын цав гэдэг нь манай дээр мөн яг Alex Heiss зэрэг 700 марктай цавнууд байна. За клик түгжээтэй шалны материал маань арай жоохон цуцаан 6 мм-ийн цуцаантай сав боглоо бодолтой мөн 6 ширхэгтэй 243 м2-ыг авсан байдаг. Хавтангийн хэмжээ том болчихсон. Шалны маань хэмжээ ханыхаагаа бодвол арай уртын хувьд арай жоохон жижиг байдаг. 1.5 м2 буюу 990 cm-ийг харьцан 450 cm хэмжээтэй мөн чулуу болон гатиг бүтцтэйгээр гарчирдаг. За мөн ханан дээр дурдсантай адилхан өнгө хэв загвар нь дахин давтагдах байдлыг багасгаж өгсөн талтай. За кликтэй бүтц маань доод хэсэг нь хөөсөр хийгдсэн байдаг учраас алхахад тохиромжтой дуу чимээг багасгасан зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг. Хүмүүс хөвчтэй юм зөөлөн мэдрэмжийн тулд орон сууцтай хивсэг дэвсдэг. Гэтэл хивс маань өөрөө маш их бохирдолтой, тоосчлт, мөв үзэр үүсгээд агаар дотор агарын чанар гэдэг зүйлийг муудулж идэг, бохирдулж идэг зүйл байдаг. Бид нэр харахгүй учраас тэрийгэ мэддэггүй. Тэгэхээр гэр орны нөхцөлд энэ хивс хивсэнцэр байх нь өөрөө 0-оос 1 насны хүүхдүүдэд хамгийн их эрүүл мэндэд аюул зомлогчулдаг учраас яг тэр бужигнж байгаа тэр тоос мөөгөнцөр 0-оос 1 насны хүүхдүүд шалнаас 1 м-ийн зайд амьсгалж идэг. Эмнүнгээрээ дамжуулаад харшлаар өгдөх ийм эрсдлийг бий болгож идэг. Тэгэхээр эдит тон болон Alex Heiss-аас оруулж ирдэг X Comfort Prestige шал маань өөрөө дотор агарын чанарыг хангаж өгдөг. 39 нэр төрлийн бохирдуулагч бодис шалнаас ялгардаггүй. Нар тусах, халах янз бүрийн дотор агарын температурын өөрчлөлтөөс болоод янз бүрийн химийн уралд ордоггүй гэдгээр маш давуу талыг бий болгож идэг юм аа. Товшин суурилсан хийцтэй наалдамгай материалгүй хялбар бүтэц Alex Heiss технологиор бүтээгдсэн чанартай бүтээгдэхүүн. Энэ нь юу гэдэг юм гэхээр бид нар шалыг байрлуулцдаг. Паркетын шалыг байрлуулахаараа нэг талаас нь шахаад шахаж идэг. Харин тэр дунд нь ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд тэрийг ингээ авч заагаад өгөхөд маш их асуудалтай байдаг. Тэгвэл эдит тон маань нэг талаас нь шахаж хийдэг ч гэсэнтэй бид нар шаланд ямар нэгэн хонхорхоо бүтэц үсэх эсвэл тэр хэсэг гэмтэх үед яг тэр хэсгийг нь тусаж аваад шинээр орлуулад нөхөд хийж маш боломжтой байдаг нь өөрөө та ингээд бүх нэг шалдаар салхахын тулд бүгдийг салж шаардлагагүй буюу тухайн хэсгээс салж байгаа нь таны цаг болон санхүү маш их хэмнэлттэй юм аа. Ханы цуглуулгын өнгөний хувьд бол 10 өнгө байдаг, 10 янзын өнгө. За шалны өнгө маань болохоор 15 төрлийн өнгө байгаа. За хан шал хосолсон өнгө маань 5 төрлийн өнгө байгаа. Ингээд ханандаа шаландаа яаж байрлуулах уу гэдэг талын зааварчилгааны видеог дараагийнхаа видеогоор та бүхэндээ өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.